аялсан дуурал харваг дуугаараа уяраасан эвлэхэн жирийн эмэгтэй бүхнийг ээжээ гэж дууддаг билээ. Хөөлүүлж дуулуулж өсгсөн, учирлаж хэлүүлж сургасан ухаан дээж таны сургаал уйхан хорвоод юунаас ч үнэтэй. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон бачир дүүнер чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж, дүүнраач мөн төлөвтгээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай. Ирэхгүй байгаа штэ хичээлдээ нөгөө хүүхдүүдтэй хичээлээ ороод. Бүү. Яасан бэ чиний үхэрний хэл сэрэгцэн үү? Харин яриад байна би. Би бас хоньны хэлээр жоохон яриад байгаа шиг байна. Түрүү нэг хоньтой ойлголцоод маа гэд өөдөөс нь би маа гэсэн толгой тохио яваад гисэн шин. Тэгвэл чи сайн уу мэн үү гэсэн юм байна л да. Харин тэгсэн юм байх та тий. Хөө бөөрөө. Өнөөдөр л хамаа ирэхгүй гэсэн. Яагаад? Нөгөө нэг жижигхэн хүүхдүүдтэй хичээлээ яагаад ирэхгүй гэж? Чи яаж ийна? Хөөе бүрүү. Та тоглосон юм уу? Чи намайг юу н айлгаад байгаа шүү. Хөөе бүрүү. Би нэг юм сурсаа. Юу? Чи намайг харах уу? Харж л байна. Нүү л хамаа штий. За. Дандаа гэж бүжиг зааж ийн. За. Би нууцаар харлаа. Ингээ суугаад тэгснэ. Дүндүүд ингээ юм газраас юм аваад тийш шидэж байгаа юм шиг. Байж та. Наа чи нэг танил байгаадах ингээд байна уу? Биш ээ ингэж л. Дэн. Чи буруу игээд штэ. Наа чи ингээд тах шиг байна. Мэдгүй. Би харин тэрийг л ёо. Чи миний гэрийг нураалаа. Тэрийг сурчмаар байна. Өө за миний гэрийг нураах юм байл та. Тэгээ бас би ийм хөдөлгөөн сурсан. Наа чи яах вэ? Танаа гэр онгорхоо юу? Би гэрээ цэвэрлзээ чамаг гэртээ оруулахгүй. Би танаахыг жоохон нураачаад ороод хүү. Үгүй ээ. Чи манаахыг нураасан юм чинь би бас танаахыг жоохон нураач. Би гэрээ цэвэрлзээ. Гэрээ цэвэрлзээ. Хий. За би орж үзчихээ тэрий заяа. Би түгчсэн гэрээ. Хоёлаа ламаа хичээлтэй байгаа юм чинь. Хоёлаа нууцаар гадаа жоохон тоглож гоо. Би өстө гадаа тоглож байгаад ламаад баригдах юм бол ингэж зогсож байгаа л. Чи юугаа мэдтий? Оол хамаа ирж. Би тоглол ирж гинэ. Чи чимээгүй байгаарэ. Чимээгүй байгаарэ. Худлаа ярьсан юм аа. Худлаа ярьсан юм уу? Би өстө ингэж зогсож байгаа л. Би мэдчихээн. Би тоглон заяа. Хүн амьдралдаа ганц тоглоё гэхээр андаа тоглохгүй гэж ингээд. Хамаа ирж. Ирж гинэ. Хөө чи чимээгүй байгаарэ. Бүтээлээ хийх гээд ирж гин. Гүн биш үү дээ. Чимээгүй байгаараа мөөрөө заяа. Саяхан үгээ хэлнэ гэсэн тэрийгээ хэлээч. Чи тэгвэл миний бүжиглэхийг үз. За тэгье. Тэгээд гоё юм гэж алгадаш. Амлсан уу? Амлсан. За. Бүжигчин мөөрөө. Бүжигчин хүн чинь байж тий. Энэ хөлөөхөө хөлний юм байх ёстой байхгүй юу? За. Харж гин үү? Харж гин. Подиомож игээд. Пүү, тийм үү? Нуруугаа цих. Пүү. Тэ гарны юм. Наач бүр амираа. Гэхдээ Монгол бүжигэн дээр юм. За хоёлаа бүр манай гэрийг нураагаа дууслаа л дөө. Харин тэглээ тий. Хамаагаар янздуулчаа. Хоёлаа өнөдөр жоохон ер нь л хамаа загнуулах юм их хийж ин да. За тэгээд ингэж зогсоод одоо харж гин үү? За. Мөрөө ингэж. Тэгвэл чи харж гин үү? Харж штий.
Чи тэ нөгөө гоён гэж алгатай шин гэсэн чи яалаа? Гоё. Бүгд ч юм өөрөө бүр амар байна. Чи намайг дуустал нь үзнэ гэж би тэгвэл очил хамаад хэлчихсэн. Оо за байж. Тэгвэл чи дуустал нь үз. Хүн болоогүй бах чинь. За, Болцсон уу? болсон. Амар байна. Амар аа. Оо амар гэдэг үг нэр болохгүй шүү дээ. Тий. Гоё. Гайхалтай гоё юм. Хөөе. Хойло тэр яах вэ? Нэвтрүүлэхий. Хойло дуусгачаа гарья. Тоглоё. Гадаа гарч хоёлаа парк орох уу? Тий. За, хойло гарч тоглоё. За, хүүхдүүдээ одоо ингээд та нар юмнуудаа үзчихээ гаргая. За юу? Дуугаа сураад, үлгэрээ сонсоод, бүтээлээ дагаж хийгээд битээр гадаа тоглолоо. Ингэсэн гэж хамаад бити хэлээрээ баяртай. Баяртай. За, ёо. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт болон балчир дүүнер чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж, дүүнраач мөн төлөвтгээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай. Ээж буцхархан хүдэ бүүвэ аялсан дуурал харваг дуугаараа уйраасан эвлэхэн жирийн эмэгтэй бүхнийг ээжээ гэж дууддаг билээ. Хөөсөөлж дуулуулж өсгсөн, учирлаж хилүүлж сургасан ухаан дээж таны сургаал уйхан хорвоод юунаас ч үнэтэй. За өнөөдөр би хүүхдүүдээ маш хөөрхөн нэг идүүтэй амьтны тухай дуу бэлдэж ирсэн. Ямар амьтан бэ? Таагараа. Хөөрхөн идүүтэй. Идүүтэй хөөрхөн амьтан. Муур юм болов? Үгүй. Монгол 5 гишүүн бол юм. Ишиг юм болов? Яг зөв. Ирэх цагаан ишиг гээд хөөрхөн дуу байна. За, эхлээд бүгдээрээ ирэх цагаан ишиг гээд дуугаа сонсч үзцгээе. За энэ дууг өмнө сонсчихсан уу? Мөн нөгөө хасан цаг дээр яг дуулалтыг бол санаж байна. Гэтэ би ерөөсөө сайн мэдэхгүй байна. Тийм үү. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ ирэх цагаан ишиг дуугаа мэдэж авах нь шүү дээ, тийм ээ. За ишиг гэдэг маш хөөрхөн амьтан Монгол одоо 5 гишүүн малын одоо ямааны үр төлөв шүү дээ, тий. Хөөрхий ер нь амьтан болгоны үр төл ийм нялх балчиртай айгу хөөрхөн байдаг шүү дээ, тий. Амир илдүүтэй. За одоо харин бүгдээрээ ирэх цагаан ишгийнхаа үгийг зээжлээ. Ирэх цагаан ишиг гэдэг дуу маань 2 батгтай. Эзэндээ ээлтэй. Эзэндээ ээлтэй. Ижилдээ чимэгтэй. Ижилдээ чимэгтэй. Ирэх цагаан ишиг минь. Ирэх цагаан ишиг минь. Хөөрхөндөө хөөрхөн. Хөөрхөндөө хөөрхөн. Өнөөдөр би хурагчин хүү. Өнөөдөр би хурагчин хүү. Өсгөөрөө би малчин. Өсгөөрөө би малчин хүү. Ирэх цагаан ишгэндээ. Ирэх цагаан ишгэндээ. Хайртай да хайртай. Хайртай да хайртай. Бүрэн хүүхдийн нэвтрүүлгийг үздэг бага насны хүүхдүүд маань сурахад маш амархан юм дуу байна. За одоо харин хоёулаа дуугаа аялаж үзье. Эзэндээ ээлтэй, ижилдээ чимэгтэй, ирэх цагаан ишиг минь, хөөрхөндөө хөөрхөн, ирэх цагаан ишиг минь, хөөрхөндөө хөөрхөн. Өнөөдөр би хурагчин хүү,
Өсгөрөө малчин эрх цагаан ишгэндээ хайртай та хайртай эрх цагаан ишгэндээ хайртай та хайртай. За, ийм хүүрхэн аятад байна. Гэхдээ миний хоолой жоохон дэшээ хүрхгүй байна. Уг нь бол их гоё дуу байна. Таван шүү малынхаа нэгээр нь хөөрхөн гэж магтаж гоё дуулсан дуу байна. Тэгээ бас гоё утгатай мөртлөө маш богинохон цээжлэхэд маш амархан дуу байна. Тийм бааз. Цээжлэхэд ёстой амархан дуу байна. Хөөрхөн үзэгч хүүхдүүд маань эрх цагаан ишиг дуугаа сураад за тэгээ хөөрхөн эрх цагаан ишигнүүдээ бас дуулж өгөөрэй. Аав ээждээ бас дуулж өгөөрэй. За, одоо харин бүгдээрээ эрх цагаан ишиг дуугаа дахин нэг удаа сонсоод тэгээд өнөөдрийнхөө дуу сурыг булангаа өндөрлүүлье. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж, дүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай. Идчихдэх үү? Үгүй. За, ганцхан өгч. Хамттай хоол штэ би идэхгүй. Ээж нь уг нь гараа гаргаж хичээж хийсэн юмсан. За, уцаа. Хойлоо унтъя одоо. Унтъя миний охин. За. Од мичэд төгжээ. Орой шин болсон байна. Охин минь унтаарай. Нэр хүрхгүй наа. Ээж уцаа гэж байгаач. Яахаар юм хөөрхөн байдаг вэ наа. За. Ганцхан л удаа штэ. За. Ээж. Энийг хардаа. Бүх намгуудын од мэлхий. Биш. Харин тийм ямар хөөрхөн юм бэ? Ээж, та мэлхийгч рүү залгаад миний охинд бүвэн дуулаад өгөө гэж хэлчихдэг үү? Юу яриад байгаа юм бэ? Юу гэж бэлхий манад иш дуулж их юм бэ миний охин? Одоо унтъя. Ээж. За. Ээж нь юу ч гэсэн ирээд л үсгэс. Бэн үү? Хулганагч, та сайн уу? Энэ өрөө ямар ажиллаар залгаж байна? Их чинь нэг эрг бяцхан гүлчгээтэй штэ. Тэр маань харин заавал чамаар дуулуулж унтна гэ болтгүй. Игч минь дүүн ёстой амжихгүй. Өдөржингөө дуусаар байгаад хоолой минь сүжирхлөө. Их чинь чамайг л гээ залгасан. Миний дүү ганцхан дуулаад өчгөл дөө. Маргааш дүүн олон баяр дээр очиж дуулна. Одоо жоохон хоолойгоо амарах хэвээр. Гуйж штэ. За. Таны гуйж байгаа болохоор л очиж байгаа штэ. За, баярлалаа мэлхий дүү минь. За. Хөөх, ямар хөөрхөн охин бэ? Зургаад оруулж болох уу? За тэгье. За одоо охин минь унтаж амрах цаг болж. Их чинь гоё бүүн додолж үгүй.
Од мичид төгжээ яхуу. Оройшин болсон байна охин минь. Унтаарэ охин минь урахын улаан нарнаар жаргал дөрөн сэрээрээ яхуу. Ясаа идчихэж байгаа юм уу? Ямар заваа юм бэ? Яг одоо манай гэрээс яв. Юу гэнэ чи? Чи сая намайг хөөснө үү? Намайг урьж гуйж дуулуулдаг болохоос хөөж тож байсан удаагүй. Ер нь чи яасан их цах алдсан гүлчих вэ? Тэгж илж болохгүй штэ миний охин. Бушуу уучлахгүй. Үгүй. Уучлаарай миний дүү. Та нэрхэн дэмсэн гүлчгэдөө хэлт сургаж баймар юм да. Бусдыг хүндэлж бай гэж. Тэгж илж болохгүй штэ миний охин. Үгүй. За одоо унтъя. Hello одоо унтъя. Ганцхан минут. За ганцхан минут шүү дээ. Ээж. Энийг хартаа. Hello. Гахаагч байна. Гахаагч ямар гоё ганган тэгж юм бэ? Ээж. Та гахаагч руу залгаад миний охинд бүгэнд дуулаад өг гэж хэлчихдэг үү? Юу гэж гахаа манад иш зуулах вэ миний охин? Одоо унтъя л да. Ээж. Та миний ээж ли бол гахаа их яг одоо авчир. За. Ээж нь гахаа их руу яриад л үзье. Бэнэ. Сайн уу ихчээ? Сайн уу гахаа дүү? Та энэ хоёроо ямар хэвээр залгасан юм бол? Их чинь нэг эрэх бяцхан гүлчгээтэй штэ. Тэр маань харин заавал чамаар дуулуулж иж унтна гэд болдгүй. Ихчээ дүүн ёстой амжихгүй штэ. Ихчээ бид хороо унтуулах гал байж гин. Их чинь 2 сар гоо сайхны эрх үгүй. Тэхүү. Хөөх ямар гоё. За ихчээ тэгвэл би таныг гэж бодоод очиж байгаа шүү. За баярлалаа миний дүү. За охин минь аль унтъя? Гахаа ихч. За аль унтъя? Од мичид төгжээ. Оройшин болсон байна охин минь унтаж амраарай. Өглөөс их чинь төмөсний хас өгөн шүү. Амттай будаач би охин минь. Унтаарай. Юу вэ? Ямар заваа юм бэ? Би тийм мэддгүү. Тэлэж байгаа гахгүй гэд сонин дуулаад байгаа. Манай гэрээс яв. Юу гинэ чи? Ихчээ би олон таараа өмүүлж байгаа. Гэхдээ танаа энэ ирэх гүлчи шиг ийм зулцаг анх удаага л харлаа. Та чирээ миний дүү. Буруу хүмүүжүүлж байгаа юм байна да хүүхдээ. Яах гэж тэгдэм бэ миний охин? Тэгэж болохгүй штэ. Тэр чи өөрөө л намайг төмснээс идүүлэн гэдээсэн шүү. Би чамайг нэг зодохгүй бол болохгүй нэ. Байчи. Да. Ээжийнх нь буруу. Ээжигээ уучлаарай. Үхэрэгч ямар гоё хувцас өмсд юм бэ? Тэг бүр захирлан гэж шít. Тийм үү. Та үхэрэгч рүү залгаад миний охинд бүгэнд дуулаад өчөх гэж хэлчихдэг үү? Юу гэж үхэр манад ээж дуулах вэ миний охин? Ээж үхэрэгчийг би ирвэл яг унтад. Яг унтах юм уу? За. Ээж нь үхэрэгчийн дуудаад ирээ заяа. За. Сайн уу өхөр дүү минь? Өмбөө. Сайн. Та чи ингэд хин бэлээ? Чи намайг танихгүй байх нь аргагүй. Би чамайг жоохон байхад чинь хардаг байсан та. Одоо л танилаа. Олон жил өнгөрсөн болохоор таньсангүй шít. Өмбөө. Та минь ингэд ямар хэрэгээр ярьж ин да? Их чи нэг хөөхөн бяцхан гүлчгээтэй юм л та. Тэр маань харин заавал чамаар тулуулж иж унтна гэд болдгүй. Надаар уу? Тийм ээ. Би ч нэг гой дуулаад байдаггүй. Өмбөө. Гэхдээ яах вэ? Таныг гээд очиод дуулаад өгье. Өмбөө. За баярлалаа өхөр дүү минь. Үхэрэгч. Яасан хөөрхөн гүлчгийвэ? Алидэ? Одоо мичид төгжээ. Өмбөө. Оройшин болсон байна. Өмбөө. Ах мен хөөрхөн
толгоон дээр нь томоос том маш том ивэр ургаарай. Миний юм жижигхэн толгоон дээр тийм угаа том ивэр ургана гэж үү? Тийм аа охин минь. Маш том ивэр ургана. Яасан муу ёртой юм бэ? Яг одоо манай гэрээс яв. Юуг нэ чи? Яасан их захгүй гүлчхивэ? Уучлаарай миний дүү. Тэгж хэлж болохгүй штэ миний охин. Уучлахгүй. Миний тугал байсан болов уу? Чамайг ганц өшөглөл унгаах юм да. Би чамайг нэг зодохгүй болохгүй нэ. Бэ чи. За. Ээжийнхэн буруу, ээжийг уучлаарай. Битгийл миний охин хөөхөн нүдэн муу хаална. Битгийл аа миний охин. Битгийл. Ямар гоё дөө вэ? Энд чинь бидний заналтайсан муур. Муура. Наш аваа тэр. Намагчи даа юу? Ухаантай хэн. Миний утсыг үзэх юм уу? Хүү ээж, та гараа. Үгүй юу яриад байгаа юм бэ? Гарахгүй болохгүй. Муур найз ба надад дуудаж өгч чинь гараач дээ. Унтмаар байна гэлүү. Ээж. Үгүй яасан бэ миний охин? Өө ээжийнхэн буруу. Ээж нохноо батлах шахлаа. Үгүй миний л буруу. Би л ээж хавганд ороогүйгээс бүх муу зүйл болох шахлаа. Энэ хорвоо дээр ээж юм л бөгөөнд хамгийн сайхан нь юм бэ. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон бэлчир дүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж, дүнраач мөн төлөвтгээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж, эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай.